Сайн байцгаана уу хүндэт үзэгчдээ та бүхэнд ороо мэнд хүргэе. Тэгэхээр микрофоны ард шууд ярилцлага эхлэхэд бэлэн болсон байна. За манай энэ удаагийн ярилцлагт улсын хурлын гишүүн Бум Очир хүрэлцэн ирээд байна. За сайн байна. Сайн байна уу? Ороо мэнд хүргэе. За ороо мэнд хүргэе. За манай нэвтрүүлэг бол шууд тэгээд улс төрийн ярилцлага. Тийм учраас яг хоёулаа шууд энгийн чөлөөтэй ярина. За гэхдээ яг өнөөдөр бол хоёулынх нь арай онцлогтой. Ягаад тэгэхээр маргааш Монгол бахархлын өдөр болж байгаа учраас илүү түүхэн талаас нь ч гэдэм эсвэл илүү бахархал талаас нь хоёулаа ярья гэж таныг өрсөе. За гэхдээ мэдээж улс төрийн ярилцлага юм чад улс төрийн ярилцлагаар л одоо эхлэхээс өөр арга байхгүй. Тэгэхээр яг сая танаа намын их хурал боллоо. Ингээд өндөрлөө. Өнөөдөр улсын хурлын даргыг томиллоо тийм. Тэгэхдээ яг нийгэм нэг ийм таамаг явж байна. Таамагч юу ах вэ? Асуулт байна л да. Жишээ нь улсын хурлын дарга аль нэг намын төлөөлөл байж болох уу? Аль нэг намын дарга байж болох уу гэдэг. Энэ дээр таны бодлоор нь ямар байдаг? За яг хаа ерөнхийдөө Монголд урд нь болж байсан үйл явдлуудыг бас бид нар тодорхой хэмжээгээр тооцож үзэх хэрэгтэй баг. Бидний мэдж байгаагаар бол энх хөл дарга, хурлын дарга, намын дарга байсан ийм зүйл бол байдаг. Нөгөө талдаа бол мэдээж бид нар дүрмээрээ бол намын дарга нь ерхий сайд байх хэрэгтэй гэдэг ийм дүрмтэй. За тэр утгаараа бол ерхий сайд болох хэрэгтэй болж харагдана. Гэхдээ мэдээж одоо байгаа энэ Монголын улс төр нийгэм эдийн засгийн нөхцөл байдлыг бодвол засгаа доктортой ажиллавал гэдэг ийм асуудал яригдж байгаа. Тэгэхээр засгаа доктортой ажиллах нь илүү чухал юм уу? Их хурлын дарга хэн байх вэ гэдэг асуудлыг ярих нь илүү чухал юм уу гэдэг энэ хоёрын хооронд бид нар нэг одоо бодлого бодох шийдвэр сонголт хийх шаардлага үүсэж байгаа. За мэдээж одоо ардын намаас баримталж байгаа. За зөвхөн ардын нам гэлтгүү дээ. Ер нь бол одоо улс төрчдийн за олон нийт ч гэсэн энэ засаг одоо 4 гаруй сар болж байна тийм ээ. Ажлын жаахан хийлгээд байх хэрэгтэй байхаа. Засаг хэд докторгүй байх бол тийм сайн явдал биш шүү дээ. Энэний ардлынх нь улс төр эдийн засаг нийгмийн хор хохирол гэж бол зөндөө юм байж байгаа. Тэгэхээр тэр үднээс нь аваад үзэх юм бол өнөөдөр яа харахгүй энэ сонголтын дээр тулж ирж байна гэж би бол тэгж ойлгож байгаа. Одоо чинь нийгэмд бол нэг ийм юм яваад байгаа. Бид нар нэг арчил хөгжүүлээгээд 35 жил ярьцсан. Тэгэд их хурл нь өөрөө институт юм байна. Их хурлын дарга нь өөрөө институт юм байна. Одоо өөрөөр хэлбэл их хурлын дарга бол намын гишүүн байх ёсгүй. Одоо гадаад явж шүү дээ. Зөвхөн спикер яригчийн үүрэг. Чи ингэж ярь чи одоо натрал байр суурьтай тийм. За яг одоо манад бол тийм хууль алгаа л та. Зөвхөн яг яванда хэдий парламентын засаглалыг одоо төгөлдрчүүлэх гэж аваад энэ чиглэл рүү явах ёстой гэсэн Тэмүжин гишүүн нарын нэг юм ярьж байна. Яг утга санаа нь бол тийм. Энэ чиглэлээр та юу гэж бодлоо? Би зөв гэж бодож байна. Спикер гэдэг хүн бол яхахгүй нам бус хүн байх хэрэгтэй. Ерөнхийлөгч. Тэр хүн аль нэг намын төлөөлөл байснаар өнөөдөр их хурал дээр ямар асуудал үүсэж байгааг бид нар бүгдөө мэдж байгаа. Жишээ нь ардын намын одоо их хурлын дарга дэд дарга хоёр хоёлаа одоо хурал даргалах боломжгүй болонгууд арчилсан намын хүн даргалангууд тэнд ямар улс төр хийгдэж байгааг харж байгаа. Эсвэл нөгөө ялсан намын хүн их хурлын дарга байх нь тэнд бас ямар юм болж байгаа гэж. Тэгэхээр их хурлын дарга гэдэг хүн бол нарийн ярих юм бол маш нейтрал хүн байх хэрэгтэй. Нам бос хүн байх хэрэгтэй байхгүй. Тэгжиж магадгүй одоо тэндх улс төржилт тийм тодорхой хэмжээгээр одоо буурч илүү их нейтрал нэг юм уу зүйл бий болох байх. Тэгэхээр тэр талаасаа бол би бол энэ бол зүүнсний хэрэг гэж болж байна. Нэгдүгээр хоёрдугаар та түрүүн яриандаа дурдаад байна. Бид нар бол парламентын засаглалтаа улс шүү дээ. Би бол парламентын засаглал бүрэн хэлбэрээр хэрэгжиж чадж байгаа гэж би боддгоо. Өнөөдөр бид нэр сонгодог парламент гэрээд яриад байгаа. Энэ сонгодог байж чадахгүй байгаа. Яг одоогийн энэ их хурал эхлэхэд жилийн өмнө шүү дээ. Засаг нь одоо парламентынхаа дээр байгаа даа мó гэдэг асуудлыг зөндөө ярьсан. Би бол бас тэрийг дэмждэг хүн. Засаг хязгаарч парламентынхаа дээр байж болохгүй. Би Тэмүжин гишүүнтэй өчигдөрхөн яг энэ асуудлаар ярьж байсан. Үнэн. Ерөнхий сайд орж ирээд тэр чинь нэг төрийн 3 өндөрлөг гэдэг хуулийн төрийн 3 өндөрлөг гэдэг тийм юу ойлголт байхгүй шүү дээ. Тийм заалт байхгүй. Тэгээд засгийн газрын тэргүүн бол одоо их хурлын чуулган дотроос бусад гишүүдийн сууж байгаа тэр суудлын дээрээс юм уу одоо байр суурь илэрхийлэх ёстой л да. Яг бид нар бол нөгөө төр төмбөр ёс юмбур гэдэг одоо өндөр албан тушаалд байгаа хүмүүсээ өргөмжлөө тэн дээр гаргаад суулгах чад байгаа. Нөгөө талдаа магадгүй монголчуудын бас нэг төрөөд идэх ёсны нэг хэлбэрийн дээр бол юу байгаа нь үнэн. Гэхдээ нөгөө талдаа энэ нь яхахгүй ерөнхий сайд нь парламенттайгаа зэрэгсэж юм уу дээр нь суугаад байгаа ийм нэг зүйл харагдаад байгаа юу харагдаад байгаа. Тэгэхээр энэ дээр бол би аль нам би ардын намынх байна уу ямар намынх байна гэдгээс үл хамааран энэ тогтолцоо бол бас засах шаардлагатай
зүйл байна. Энэ бол зөв биш юм аа гэдгийг таны би бол тантай санал нэг байна. Тэр үндэсний аюулгүй байдлын зөвлөн 3 гишүүнээс хүртэл гаргая гэдэг байгаа шүү дээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл чинь бүр гадаад ороод шал ондоо юм байдаг. Манад л одоо гэдэг энэ 3 нийлчээд байгаа маа гэсэн ийм санаал яваад байна. Энд дээр бас та санал нэгдэх байх тийм ээ. За хамгийн гол чухал зүйл нь бол юу вэ гэхээр яг их хурлаас ингээд ямар ч тодорхой шийдвэрүүд гарцсан. Тэгээ би нэг таны нэг яриаг санаад байгаа юм. Та улсын хурлын шуулган дээр энэхүү улсын хурлын гишүүнөө сайдууллаа шүү дээ. Тэгэхээр та нэлээд хурц хэлжсэн. За одоо чи ярьсан зүйлээ нотлоороо тий. За бид нар ингэж чамайг дэмжчихдэг. Тэгтэл чи ингээд чиний ярьсан чи юу ч биш. Шаал худлаа юм байх юм бол бид нар ард түмэнд одоо буруу байсан юм шиг харагдаж штэ гэж тий. Ингэж нэлээд хурц байр суурьтай илэрхийлжсэн. Сая бол ингээд нэг 2 компани нэрээр л хоорондоо ингээд баах юм боллоо штэ. Тэр нэр үнэхээр ийм юм байд юм болоо. Одоо жишээ нь өөрөөр хэлбэл бүлэглэл нөгөө нүүрсний бүлэглэл гэж яриад байна. За энийг бол үнэхээр ийм бүлэглэл байгаа эсхийг эцсийн байдлаар бол мэргэжлийн байгууллагын тогтоох хэрэгтэй. Та бүхэн их хоёр одоо улсын сайд манч тэр эсвэл аль нэгэн их хурлын гишүүн эсвэл та бүхэн энд сэтгүүлчийн хуваарч, хөв хүний хуваарч одоо эцэслэн шүүхээр тогтоогддог зүйлийг тийм байна, юм байна гэж хэлж болохгүй хуультай бид нар тийм ээ. Тэм учраас тэрийг бид нар бол тогтоохтой хүлээх хэрэгтэй баг. А зүгээр таамгаар юм уу эсвэл магадгүй сургаар ийм тийм байна гэж би бол хэлмээргүй байгаа. А гэхдээ тодорхой төвшний одоо нотлох баримтуудыг юм уу баримтуудыг гаргаад ийм байна гэд яриад байгаа нь бол эцэлж энийг мухралтал бол яриа өрөөл байна. Тийм учраас та зүйл ойлгосон байл та. Миний санаа зовж байсан зүйл бол юу гэхээр 38 орчим гишүүн нүгэлтэ гараад тэгэнгүүт та нар чинь их хоёр гишүүнтэй сайттай нийлээд нөгөө хүний күтгээд байгаа юм биш үү гэдэг л ийм л юм харагдаж байгаа шүү дээ. Тэгээ бид бол үнэхээр одоо тийм хэрэгт холбогдсон байгаа бол тэрийг аль нэг цаг үед мэдээж энэ хугацаа орно. Мэргэжлийн байгууллагуудад тэр ажиллах цаг хугацааг нөхөх ёстой. Энэ хугацаанд тэрийг гаргаад харуулад гаргаж тавиасаа л гэж хүсэж байгаа. Өнөөдөр тэр ингээ мартагдаад өнгөрөх бол нэг хэрэг. Би аль нэг цаг үед хэдэн жилийн дараа 1-2 жилийн дараа энэ хэрэг үндэсний дараа над хувь хүний хувьд улс төрч мөрчөө боли хурлын гишүүнээ боли тийм ээ. Зөвхөн хувь хүний хувьд бол би бол их л эвгүйцэлтэй үлдэнэ. Нөгөө хэрэг чинь шийдэгдээгүй юу. Тэр үед би тэгвэл хүн гүтгэцсэн байж тээ. Надад бол онц санагдахгүй одоо тэнд ч онц санагдахгүй баг. Тийм учраас миний тэр чуулган дээр хэлдэг. Би өмнө нь ч бас хэлж ил байсан. Энийг нэг хурлаад нэг тийш нь болгоорой. Нөгөө хүн ч гэсэн одоо үнэхээр тийм хэрэг төвдөл оролцоогүй бол нэрээ зөрүүлж авгалдаг. Хүнийг бид нэр аль ч нийгэмд хэн байхаас нь хамаарат үтгэж хохироож болохгүй шүү дээ. Зүгээр өнөөдөр бидэнд ирж байгаа ойлголт мэдээлэл бол үнэхээр энэ хүн хэрэгт оролцсон юм байна да гэдэг ийм зүйл бол явж байгаа. Мэдээж одоо хардах хэрэг гэж бид нэр яриад байдаг. Яг үүндээ бас хуулиар хардах хэрэг гэж заалт байна уугүй юу бодох хэрэгтэй. Хардах хэргийн хүрээнд ингээд за эн чинь нэрээр оролцсон бол болохгүй юм биш үү. Яг тэгэхээр нэрэн үнэхээр оролцсон бол энэ үндэсний аюулгүй байдлын хэмжээний хүртэл асуудал гарч ирж байгаа байхгүй. Урд айлын талтай энэ зүрийн 8 нараа хийцэн бол тэр хүн өндөр албан тушаалт хашуул энэ урд айлчин яах юм. Тэр хүнээр дамжуулаад бидний бариад байгаа шүү дээ. Гэх мэтлэнгийн одоо зүгээр нэг санал суудлаас бүр илүү гарсан төвчний нослон асуудлууд эрсдлүүд байгаа учраас тогтоолох чухал гэдэг. Бидний анхны тавьсан 7 санжааг бол 7 гишүүн гард тавьсан шүү дээ. Гарч ирсэн 7 бидний 7 гишүүн бол шалгуулж чачаал гэдэг. Анхны одоо их төвшин гишүүний бланкн дээр шаардлага хөргүүлсэн тэр нь шалгуулад нэгтэлтэй гараад ирээчээл гэж гуйж байгаа. Тэрнээс биш бид нар тэр хүнийг одоо мэргэжлийн байгууллага эслэн тогтоогоогүй байхад нь одоо үтгээд гүжирдээд яллаад тий хулгайч болгоод байх одоо тийм хуулийн ч зарчмын ч ёс зүйч байх эсвэл тээ. Сайн нэг юм хардлага явс тасаа яг зөвлө хардлага гэдэг. Тэрэн дээр за 2 компани нэр ингээл яриад байгаа. За одоо 2 компани ч юм уу худлаач юм уу. Гэхдээ энэ улсын хурлын гишүүдийг чи ерөөсөө барьдсан байдаг юм. Энэ улсын хурлын гишүүд ерөөсөө гишүү биш байт юм байна. Одоо шинэ одоо юу гэх юм бом очир гишүүнэ тий бом очроо чи энэ талд өгнө шүү. Ингийн шүү гэдэг ерөөсөө цаанаас нь л яриад байж идэм байна. Гэдэг нэг ийм хардлага сая зөндөө явлаа. Тэр нэр яг үнэхээр таны за жишээ тэн дээр тэгжсэн. За энэ дээр ингэж гарах шүү гэд. 126 хүн байгаа. Би бол 126 хүний ард юу болж байгааг нэг үргэлжлэн мэдэхгүй. Миний ард юу болж байгааг би мэднэ. Миний ард нэг ч компани ирээгүй. Одоо магадгүй нэр дурддагдаад байгаа аль ч компани бом очроо чи тэрэн дээр коноптор шүү гэж хизээж хэлж байгаагүй. Тэгэхээр тодорхой төвшөнд би бол улс төрд маш богинохон хугацаанд явж байгаа хүн байхгүй юу. Надад магадгүй янз бүрийн компанитай, өгөө аваатай харилцан одоо ашигтай янз бүрийн харилцаанд орох тийм одоо хугацаа болоочгүй байх нэгэд хоёрт миний өөрийн одоо ёс зүй баримтлаг зарчим бол би одоо шинжлэх ухааны одоо гаралтай хүн, тэгээд улс хурлын байгууллагад ажилласан
тэгэх ямар ч шаардлагагүй, хүсэл эрмэлзэлгүй тийм талын ёс зүй бол байхгүй л дээ надад. Тэгэхээр магадгүй надад бол тийм одоо тэгчих ингэж гэж 8 хэлцээ гэж надад бараг хинч зориг гаргаж ирж хэлэхгүй байгаа. Ягаад гэхээр миний хариултыг бараг хүмүүс мэдж байгаа. Наад хүмүүс чинь бараг юм хүлээж авахгүй гэж үзэх болов. Зүгээр бусад гишүүдийн хувьд бол ямар байгааг би одоо 126 гишүүнийхээ өмнөөс төлөөлөөд тэр компани энэ конопчин гэж би бол хэлмээргүй байна. Одоо тэр чинь бас л нотлох ёстой газар нотлохоос биш би эндээс одоо нөгөөдөлөө хардлуулаад ингэ хэлж яах болохгүй болов уу гэж бодож байна. Харамсалтай нь олон нийт тэгж ботоод байдаг нь бол харамсалтай. Би ч гэсэн ялгаа одоо олон нийт ч байна, 5 хүн ч үнэхээр би одоо анх удаа их хурлын гишүүн болж энэ улс төрд одоо тийм их туршлагатай хүн биш. Бид ч гэсэн тэгж харддаг байсан. Би яг одоо ингээд богино хугацаанд их хурлын гишүүн болоод одоо ингээд сууж яхад бол миний боддог шиг очиргүй тэнд тийм авилга одоо мэдгүй би бол надад хэн авилга өгөх юм. Би ямар ажлыг бүтээж өгөх юм тийм байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ 126-ад бол бүгдөө хулгайч биш шүү гэдэг би нэг хэлчмээр байна. Маш их хулгайч гэж дайрдаг. Одоо мэдгүй би өөрийнхөө бол жишээгээр үзэл би одоо юу ч аваагүй. Багшаараа насаараа багшаараа ажилласан тэрнийхээ цалин мөнгөөр өдөө үл аж амьдрал аваа явж байгаа. Цаашдаа ч элдвийн юмд үлдсэн амьдралдаа юу дутсан гэж одоо өөрийнхөө болоод өвгдээцийнхаа нэр хүндийг бодрлаа тийм юм орох юм бэ. Надад бол тийм ёс зүй байхгүй л дээ. Мэдээж бусад 126 гишүүд дотор ч гэсэн шудраг зарчим гишүүд зөндөө байгаа. Би бол тэнд итгэвтэй байна. Магадгүй энэ бол харин ч 126 болсон нэг давуу тал юм уу гэж би боддог. Яг тэгэхээр 126 76-г бол хайрцагчдаг байсан байж магадгүй. 126-г бол хайрцагт хэцүү. Тэр тусмаа аль нэг талын биш зүгээр шинэ ухаанд явж исэн одоо манай иргэдэлгаач байдаг юм уу, бийч байдаг юм уу, магадгүй өөр нэг одоо аль нэг хувийн хвшлээс ч юм ороод ирсэн хайрцагт багтаж өгдөг, намын хайрцагт багтаж өгдөг, аль нэг компани хайрцагт багтаж өгдөг, мөнгө төгрөгч авдаг тийм гişүүд байгаа шүү. Энд бол би бол итгэлтэй гэж чадна. Би мэдээж 126-гийн тэдээс тэднэгээд нэр зааж бол элмээргүй. Гэхдээ би бол тийм гişүүд байгаа. Бас цөөн биш байгаа гэдэгт бол бас дотор байгаа хүний хувьд бол бас итгэлтэй байна. Сая би бол ойлгож илээ. Гэхдээ эвзэгчд бас тэр бол ойлгохгүй. Энэ ерөнхийлөгчтэй ингээ хамт ажиллаж байсан чинь ерөнхийлөгчийн зөвлөгч гэдэг юм уу одоо ингээд энэ хэвлэлийн албаны хүмүүс сая энэ намын хурлаар намын ингээд ажилд ингээд шилжиж ингэж ажиллалаа. Зөвөр яг улс төрийн албан тушаалын ашиглал энэ бол асуудалгүй ингээ явдаг. Гэхдээ ер нь бол энэ ерөнхийлөгчөөр нам бос учраас хүмүүс ингэж хардаад байдаг. Түрүүний хэлдгээр. Тэгэхээр таач бас ингээд бас л ингээд улсын хурлын гишүүн болж. Энд бол нэг чөлөөтэй ямар нэгэн тим юм гэсэн юм бол байхгүй. Энэ үнцгээс нь та нэг ер нь юу гэж боддог. Одоо жишээ нь сая бол нэлээд хэдэн хүн одоо намын ажил хийгээ явчлаа шүү дээ. Энэ шилжиж ажиллах нь ер нь зөв. Яг уу энэ хүмүүс маань аль нэг институцэд, улс төрийн институцэд юм уу төрийн байгууллагт ажиллахаас өмнө аль нэг намын гишүүнчлэлтэй байсан байж таарна шүү дээ. Төрийн албан хаагч болохоор мэдээж намын гишүүнчлэлээс татгалзсан, түтгэлзэн. За тэгээд магадгүй тэр хүмүүс одоо өмнө нь тэр намд байсан бол жишээ нь өмнө нь ардын намд байсан тодорхой хугацаагаар намын гишүүн байсан бол одоо хийж байгаа тэр төрийн ажлаасаа ч юм уу татгалзаад түтгэлзээд буцаад нам дээр ирж ажиллах нь бол би бол буруу гэж хэлж чадахгүй байна. Одоо тэр хүмүүсийн өөрсдийн сонголт нөгөө магадгүй наман дуудаад энэ нэг сайн мэрэгжилтэн, энэ нэг сайн боловсон хүчин, энэ нэг намын сайн кадр манай дээрээ ийм ажил амжуулаад нам дээрээ ажиллаад өгөөч хүсэлт тавиул танд ч тавьж болно шүү дээ. Та чинь сэтгүүлчин байлаа гэхэд тэн дээр ажиллаад өгөөч гэдэг ч юм. Тэгэхэд бол одоо тэр хүний хувийн сонголт болов гэж би бол бодож байна. Тэгээд ажлын санал ирж байгаа бол тэр хүн тэр ажлын саналыг хүлээж авах хэсгээ өрөөлж шийдэх болов гэж бодож байна. Тэр хуулиар хоригдсан юу гэдэг. Одоо чинь үндэсний аюулгүй байдлын ерөнхий нарийн бичиг нар тэр хүн бол яг хуулиар хоригдсан байдаг шиг санагдаад байна. Хамгийн газрын дарга тэрийг хуулиар хоригддаг үлээ. За энийг зөвлөхөд бол хамаагүй байдаг тийм. Энэ давхар ажил хашиж байгаа хэсгийг би мэдэхгүй байна. Давхар хашихгүй баха. Би бол хийж байгаа ажлаа өгөөд үндэсний аюулгүй тань хэлж байгаа үнэн. Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн даргуул тэр аль нэг нам эвсэлд ингэж явахгүй шүү дээ. Хэрвээ орохоор бол ажлаа өгжиж хийх бах. Зүгээр миний одоо мэдж байгаагаар бол давхар хашаад явж байгаа хүн байгаа хэсгийг би мэдэхгүй. Би бол үгүй гэж ойлгоод байгаа. Магадгүй та нар илүү мэдээлэлтэй байгаа давхар хашиж байгаа бол тэр бол хууль зөрчсөн хэрэг болох бах. Хуулийнхаа залтыг илүү нарийн харах нь зүйтэй болов гэж би бодож байна. За тэгээд улс төрийн нэг асуулт асууж хоёулаа үндсэн яриараа орно. За баг хурал хүрэлтлээ. Та сая орсон баха. Сая энэ улсын хурлын гишүүдийг урилгаар хийдээсэн. Яваад ийсэн. Одоо болоо жиглээд ингээд орцсон баг. Гэхдээ 400 гаруй гишүүдтэй ингээд болчихсон. 500. Тэгэхээр энэ баг хурал за тэгээд намын удирдах зөвлөл гээд за тэгээд дээрээс нь шин дараах сонголтлоо. Та ер нь яг ямар хүлээлттэй вэ? За жишээ нь шин дарахаас ирнэ. Хүлээлт нь ямар? За нэгд бол сая бол
нэлээд гацлаа шүү дээ. Улс орны байдал, улс төрийн байдал, за тэгээд хоорондоо үл ойлголцох байдал. Тэгэхээр нэгдүгürt бол энэ улсыг хүртэл төрийн ажлыг хүртэл гацаах хэмжээнд одоо ноцтой болсон хаграл гэж хэлэх үү, үл ойлголцол гэж хэлэх үү, энэ зүйл бол илэрч шаардлагатай. Өнөөдөр томилогдсон намын дарга үүнийг илэрчүүлж чадна гэж одоо тэр олон намын их хурлын болоод баг хурлын гишүүд их одоо улсын их хурлын гишүүд дэмжиж энэ хүнийг намын дарга болгож байгаа. Ер нь бол харьцангуй нейтрал байгаад залуу хүний хувьд ч тэр улс төрийн байр суурийн хувьд ч тэр нөгөө 30-38 гэтэргээд манай одоо хоёр хуваагдаад байсан тэрэн дээр ч тэр аль болох харьцангуй одоо эвлүүлээд аваад явах боломжтой хүн гэж үзээд энэ хүнийг бол бүгдөө санал нийтдээ сонгож байгаа гэж би ойлгож байгаа. Энэ ч би бол буруу сонголт гэж би бас бодохгүй байна. Би бол одоо хөгшинөө дэмжиж байгаа. Нэр энэ хүн одоо биднийг эвлүүлээд одоо энэ саяны хангалттай доторл гэж нэрлэгдсэн зүйлийг бол намжаагаад цааш нь бол одоо улс орны ажлыг гацаахгүй аваад явхад бол чухал хүн нэмэр оруулна гэж харж байгаа. Нөгөөдөл нь ч гэсэн тэгж харж байгаа болов уу гэж бодож байна. Тэгэхээр харьцангуй мэдээж энэ хүнээс хүлээх нэгдүгээр зүйл бол нэгдэл шүү дээ. Нэгдэл. Хоёрдугаар зүйл нь бол юу болж байгаа вэ гэхээр нэгэнтээ нэг нам дотор байсан. Гэхдээ одоо ерөнхий сайд нь их хурлын дарга болоод намын дарга болоод явна гэвэл таны түрүүний анх ихний асууж ирсэн асуулт шүү дээ. Зандачлаар гараад дарга одоо намын дарга аваад явсан бол илүү тогтвортой ажиллаа сайн байх үү. Гэтэл одоо тэгж зөвшөлтөд хүрч чадсангүй. Тэгэхэд одоо зөвшөлт хүрч чадаагүй юм чи өөр нэг хүнийг намын дарга болгохоос ч ямар ингээд хэрэлдээ суугаад байлтай биш. Тэгээ хамгийн нейтрал хүний хүн байна энэ хүн болчлоо. За тэгэхээр мэдээж энэ хүний хийх ёстой хоёр дахь ажил бол нөгөө ажил хийх гэж зүтгээд байгаа засгаа одоо ядаж тодорхой хугацаанд одоо доктортой ажилуулах тал дээр анхаарах болов. Тэгэхгүй бол ингээл хит богино мэдээж би түрүүн бас хэлж ирсэн засгийн унгаагаад байдаг бол үнэхээр болохгүй бол унгаалгүй яах вэ? Би одоо үнэхээр одоо болохгүй юм хийтэн засгийг заавал өмөрөөд байлгах ёстой гэж хэлж байгаа юм огт биш шүү. Зүгээр 4 сар ажилласан засаг тэгэж бас хөөрхөн болоогүй нэлээ ахил төвшөлтэй ажилласан шүү дээ. Тэр эрг үзүүлэлтүүд зөндөө гарсан. Бид нар зөндөө сонсож байгаа. Тэгэхээр энэ нэг юмын үзмээр байгаа байхгүй юу? Энэ засгаа бас нэг ядаж 6 сар ажиллаулаад, ядаж 8 сар ажиллаулаад үнэхээр энэ засаг ажиллаж чадах юм уу гэдгийг харцгаамаар байгаа. Одоо жишээ нь бид нар бол нөгөө хүний хөгжлийн асуудлыг барина гэсэн зөндөө өгүүлж дуулж ярьж хэлж багшимсынхаа цалин нэмүүллээ. Миний бодлоор бол бас том ажилтай. Энэ засгийн хийж байгаа бас нэг чухал ажил. Багш нарын цалинг бол бидний хүсэж исэн миний анх төсөөлж исэн хэмжээнээс бол одоо өндөрт аваачих гад. Нөгөө би бол 3 сая 500 юм уу $1000 түргэж чадахгүй байх гэсэн юм хүлээлттэйс байхгүй юу. Яг зөндөө ярьсан. Гэхдээ эдгээр хийхгүй байх таа гэж үзсэн. Гэтэл одоо бол үндснээ тэр хэлцээр дээр хүргэнэ гэдэг юм дээр нь байна шүү дээ. Тэгэхээр би бол хүргүүлэх хэрэгтэй. Хүрэг гэдэг одоо нэгэнтээ өөртөө хүргэнэ гэдэг ийм амлалт хэлцээр хийцсэн юм чинь тэрийг шахах хэрэгтэй. Олон нийтчдэр гişүүд бид нарт тэр. Тэгэхээр би бол хоёр дахь их гол ажил нь бол магадгүй засгийн газар доктортой ажиллах байдлыг хангаад тэр хэлсэн хийж байгаа юмыг нь бол үр дүнгийн үсгийн төлөө дэмжиж нэг хэсэг ажиллах хэрэгтэй болов уу гэж бодож огч шээ. Гэх мэтлэнгийн бол нэлээд одоо хүлээлтүүд байна. Нам дотор бол бас нэг одоо энэ зөвхөн миний хүлээлт биш, бараг бүх олон нийт хүлээлт баг. Одоо энэ намын дарга маань бол харьцангуй залуу хүн. 37 настай тий. Харьцангуй өөр уур амьсгал орж ирэх болов уу гэдэг ийм хүлээлт байгаа. Нэг үгүй хэлэхэд манай ардын намчин хуучин одоо хувьсгалт нам, за нарийн эрүүлд бас муу сайнаар хэлэгддэг, коммунист гэж хэлэгддэг нам шүү дээ. Тэгэхээр магадгүй тийм хуучны одоо өнгө аяс төлөв байгаа бол тэр нь тодорхой хэмжээгээр энэ залуучуудыгаа дагаад шинчлэгдэж арай өөрчлөгдөх болов гэдэг нэг ийм нэг миний хувьд бол ийм хүлээлт байгаа. Тийм. Сайн тал руугаа шүү. Эрэг тал руугаа. Саяны тэр их хурал дээр нэг ийм юм яриа явсан. Нөгөө бас сүүл рүүгээ ингээд мандат хуу бол оруулахгүй гэд бидрийг бас оруулаагүй л дээ. Яг төлөөлөгч нар нь бол ороод. Энэ дээр дөрмийн заалтнаар танаа намын 23-ын 4 дээр байгаа хаа нөгөө ялсан намын дарга ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ гэдэг. Тэгтэл яг зарим нь болохоор энэ бол яг сонгуульд ялсныхаа яг тэр үед л хэрэгжих юм. Тэрээс хатуу байр суурь бол биш. Ингээд дундуур нь бол одоо энэ байр суурийг дагахгүй байж болно. Гэхдээ нэг асуудал нь саяны энэ хурал дээр энийг өөрчлөё гэсэн дөрмийн ийм санал гараад нэлээ хилцээд нэлээ мэтгэлзээд сүүлдээ өөрчлөхгүй болохоор тогтсон гэж ярьсан. Энэ үнэн болов? Энэ асуултанд би бараг түрүүн таны эхний асуултаа үнэн. Сая болсон процесс бол үнэн шүү. Энэ одоо гаргасан шийдвэр бол нөгөө л засгаа доктортой ажиллуулъя гэдэг тэр сонголтыг л хийцэн хэрэг. Би бол хувь хүний үж өгж боддог гэж. Хар дээр цагаан дээр хараар бичсэн байгаа дүрэн бол хууль бол тэрийг дугаа барь.
Би бол ийм сонголт хиймээр байгаа байхгүй одоо зарчмаа бариад хөлөөр. Гэтэл түүнээс гадна өнөөдрийн нөхцөл байдал ямар байна вэ гэдгээр одоо бодоод үзвэл магадгүй олон нийтэд бодоод улс орноо бодоод энэ төр засгийг доктортой байлгах талыг бодох юм бол яа харахгүй нөгөө дөрвийн залтыг тэгэл одоо нүдэ ханиал одоо намын даргатаа одоо ямар намын дарга болгонгуудаа засгийн сайд ерхий сайд огцруулалтай биш ингэж болохгүй шүү дээ. Одоо энэ зөв юм уу? Айгу төвхтэй байдал үүсэж байгаа байхгүй юу? Энэ зөвхөн зөв буруу харагдах тал дээрээ ч гол нь биш. Ардын нам гоё сайхан муухай харагдах дээрээ ч биш. Арай гэж төсөө батлаа. Ямар их одоо ороо бусгаа төвхтэй байдал вэ? Өнөөдөр энэ ард иргэдийн амьдрал ямар байна? Энэ засаг доктортой байж л энийг жаахан тогтоож авч явна шүү дээ. Тэгэхээр бид нэр ийм хүнд цаг үед улмал тэгэл ингээл докторгүй байдлыг бий болгоод байх нь бол зөв сонголт биш болчихж байгаа. Тийм учраас одоо тэгэл нүдэ анаал нөгөө цагаан дээр хар байгаагаа за яг одоо урд нь бас нэг юм тохиолдол гарцсан нөгөө президент гэж одоо өмнө болж исэн тохиолдлыг заримдаа нэг жишг болгож аваад ингэж болох юм байна. Ялангуяа Америкийн энэ төр хуулийн засаг бол тэгж явж байгаа шүү дээ. Тэрийг бол заримдаа барих гэдэг. Тэр зарчмаар явуулчлаа л гэж би л харж байгаа. Энэ нь бол одоо буруу гэж хэлэхэд аюу хэцүү шүү дээ. Одоо энийг одоо дүрмээ бариагүй гэдгээрээ буруу гэж хэлмэр. Гэтэл энэ ард иргэдээ амьдралаа улс орноо бодсноороо зөв сонголт юм шиг ийм л сонголтын л асуудал болцсон л гэж би бол харж байгаа. Би бол тэгж ойлгож байна. Яг дөрмийн хоёр янзаас нь тайлбарлагдсан байхгүй. Нэг нь болохоор энэ яг 20 одоо чинь 24 он болно шүү дээ. Яг сонгуульд ялсны дараа л энэ хэрэгжинэ. Тэрнээс биш дундаас нь бол энэ бол ямар ч ач холбогдолтой юм биш. Ягаад тэгэхээр тэр дэдрүүгэл нам нь ирэх барьж байгаа. Тэр дэдрүүгэл намаасаа ерөхий сайд тавьж байгаа. Энэ бол нэг ач холбогдолтой биш гэж ярьж байсан. За маргааш Монгол гарахлын өдөр. За хамгийн гол нь яг эзэн Чингис хааны төрсөн өдөр гэж бид нар ярих боловч нэг талдаа үндэсний үзлийг сэргээсэн Монгол хүн гэж юу юм бэ те Монголын тэр оюун санааг сэргээсэн нэг ийм л чухал түүхэн өдөр байгаад байгаа. Тэгэхээр та нэг шинжлэх ухааны үүднээс нь хэлээд. Одоо ч зөв жирийн иргэд бол яг эзэн Чингис хааны төрсөн өдрөө л гэдгээр нь л яагаад байгаа. Гэхдээ зөвхөн тэр төрсөн өдөртөө биш өөр маш том агуулга нуугдж байгаа гэдэг ийм л юм харагдаад байгаа шүү дээ. За альва улс үндэстэн одоо өөрийн гэсэн газар нутаг дээрээ хөрөн эрхтэйгээр тусгаар тогтнолтойгоор оршиход нэг хэд хэдэн чухал хүчин зүйл байна. Тэрний нэг нь бол тэр ард түмний эв нэгдэл. Тэрний бас нэгэн одоо чухал зүйл нь бол юу гэхээр би Монгол, та Монгол гэдгээрээ нэгдэж зүгээр нэгдээ зогсохгүй тодорхой хэмжээний үндэсний бахархал юм уу үнэт зүйл байх хэрэгтэй. Би бахархал гэдгийг нь бол одоо яг бахархал гэдэг нь юу юм бэ гэдгийг нь сэтгэл судлалын үүднээс ч юм уу тайлбарлах гэдэг байна. Бахархал гэдэг бол сэтгэлийн хөдөлгөөн. И бүр бас энэ чи яасан. Энэ бахархна гэхээр яах юм гээд сэтгэл хөдлөл ойлно, инээн, баярлна гэдэг шиг бахархна гэдэг бол нэг төрлийн сэтгэлийн хөдөлгөөн. Тэр бахархах сэтгэлийн хөдөлгөөн гарахад бахархах мэдрэмж төрөх ёстой. Бахархах сэтгэл цаанаасаа төрөх ёстой. Тэгжиж бахархна. Тэгэхээр энэ нь бол яг үндэсний хэмжээнд ирэхээр тэр нь үнэт зүйл байдаг юм байна. Үнэт зүйлээрээ ард түмэн бахархт юм байна. Тэгвэл бидний үнэт зүйл бол бидний яхахгүй түүх мөн шүү дээ. Одоо Чингис хаан хүн шүү дээ. Бид нь манай ард түмний хувьд үдээгүй хүн төрлөختөнд маш үнцэнтэй зүйлийг бүтээсэн ийм хүн. Түүгээрээ бахархаж бидний ийм нэгдэл болно гэх чинь. Энэ бахархлаар өнөөдөр би бахархан, та бахархан 3 сая 5-600 орчим мянган Монгол бахархан энэ бахархах мэдрэмжин дээрээ энэ 3 сая 5-600 мянган хүн чинь тэр цаг мөчид нэгдэж байгаа юм. Жишээ нь маргааш гэдэг өдөр өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэдэг энэ өдөр уулна зарчмын хувьд 3 сая 500 мянган мэдээж 3 сая 500 биш тэр жаахан хүмүүсийн тэр ойлгохгүй явж явах магадaltaй тодорхой тооны хүмүүс нь дийлэнхэн ч юм уу тэр бахархаараа нэгдэж идэг. Цагаан сар наадмарч ингэж нэгддэг. Цагаан сар наадмаар нэг монгол хүн бол нэг сайхан огшоол нөгөө адуу бол өөрөө дагаад хүртэл уралдах гэдэг. Тэр чинь мөхөд тэр мэдрэмж танд төрж ин над төрж ин 5 6 дахь 7 дахь 8 дахь 10 20 хүн төрж ин тэр сэтгэл төрж байгаа бүх хүмүүс тэр мэдрэмжээрээ нэгддэг. Тэгэхээр энэ бахархал гэдэг бол ерөөсөө эв нэгдлийн үндэсний одоо эв нэгдлийн нэг механизм нь арга механизм юм шиг харагдаж байгаа. Гэхдээ мэдээж яг бид нар бахархаж чадж гин үү? Яхаа мэдэхгүй зүгээр сайхан амраад өнгөрөж чинь үү гэдэг нэг асуудал. Өөрөөр хэлбэл Монгол бахархлын өдрийг яавал илүү өр өгөөчтэй, үр дүнтэй бид тэмдэглэж өнгөрөх юм бэ гэдэг асуудал байна. Энэ бол миний бодлоор гол асуудал. Амраад өнгөрөх нь бол гол утга санаа биш. Та түрүүн таны асуултсан тийм утга санаатай байлаа. Тэгэхээр бид бол Монгол бахархлын өдөр хүн болгон аль болох юугаараа яаж бахархах ёстой юм бэ гэдгээ
сэрж мэдэрч тэр бахархлаа баг боловч гэсэн сэргээж өгч явах хэрэгтэй байна. Мэдээж Чингис хааны мэндэлсэн өдрийг Монгол бахархлын өдөр болгож зарласан гол шалтгаан нь бол юу гэхээр за Чингис хаанаараа бол ямар ч монгол хүн альч цаг үед асуултгүй гарцаагүй бахархчих юм байна. Энэ хүнийхээ гавьяа зүтлийг бид бахархаж чадах юм чин маргаангүй юм байна гэд тэр өдрийг Монгол бахархлын өдөр гэж зарлчихж байгаа. Гэхдээ энэ өдөр бол зөвхөн Чингис хаанаараа бахархна гэсэн үг үйл гэж би бодохгүй байгаа. Монголтой холбоотой альва зүйлээр бахарх учиртай өдөр гэж би боддог. Тэгэхээр тэр сэтгэлийн учирыг хөдөлгөж нөгөө зүрхэнд нь гал асаадаг тийм өдрөл байх ёстой л доо. Тэрийг илүү мэдүүлдэг, таниулдаг, ярьдаг, хэлдэг. Яг тэгэхээр тэр ярьж хэлж мэдүүлж байгаа зүйл чинь тухайн хүнд нөгөө бахарх мэдрэмжийг нь төрүүлнэ. Тэрийг ярьж хэлэхгүй бол нөгөө бахарх мэдрэмжийг төрөхгүй бол гэртээ сайхан нэг хоног амраал маргаас сайхан амарсан хүн гэртээ ирнэ. Тийм учраас та бүхэн магадгүй өнөөдрийн энэ нэвтрүүлгийн ярьцлагын нэг зорилго нь энэ байгаа болов уу гэж би амханд бодож байгаа. Тэр яг та бас яг өөрөө хэлжлээ. Сайхан амраал өнгөрчихөж байгаа. Тийм нэг сайхан амраал нэг ганц гэртээ ганц 200 татаал ч юм уу да ингээл хамаагүй те. Ингээл тэрнээс яг эзэн Чингис хааны ч гэдэг юм уу ингээд ийм агуулга талаас яах. Гэтэ хамгийн нэг чухал зүйл нь бол тэр Чингис хааны одон гардуулдаг. За тэрийг бол хүн болгон анхааралтай ингэж хардаг нэг юм. Тэгэхээр нэрийн энэ одонгийн одоо шалгуур юу яг ямар байдаг юм бэ? Одоо нэг шагналын үнц юм байхгүй болцсон гэд бид нар ч одоо өчнөө олон жил ярьсан. Та бас ерөнхийлөгчийн аппаратанд ажиллаж байсан. Энэ юун дээр яаж шалгуурыг тогтоод юм бол? За шагнал дээр бол дотоод янз бүр байгаа шүү дээ. Шагнал дээр бол би шүүмжилт ханддаггүй. Одоо яг баярлах гэж байхад энийг хамаагүй шүүмжилж ярих бас эвгүй байх олон хүн баяраа явж байгаа. Зарим одоо орнууд социалист гэж лагер тариалагдж ирсэн зарим орнууд 90 он жилжилтэйгтээ бүгдийг хүчингүй болгосон тийм түүхч биш үү? Би тэг гэж хэлж байгаа юм биш шүү. Зүгээр илүү одоо нарийн шалгууртай болох ёстой гэдэг зүйл дээр бол би тантай санал өгнө. За Чингис хааны одонгийн хувьд бол би бол харьцангуй аягүй гэж бодож байна. Жилд ганцхан хүн л өгж байгаа шүү дээ. Ганцхан хүн юм албан байгууллага бас тийм. За хамтлагч юм уу байна. Тийм. За тэгээд ямар хүнд өгж ийн вэ гэхээр сүүлийн үед бол та бүхэн одоо манай иргэд мэдж байгаа одоо гадаад улсын нэр хүндтэй хүмүүс бас өгөөд байгааг анзаарсан. Тэгээд хүмүүс бол зарим нь ч одоо Чингис хааныхаа медалыг одоо Монгол хүндээ өгөх ёстой юм шүү гэдэг ийм юм хүртэл явж ирсэн. Чингис хаан бол дэлхийн хүн байсан. Тэрийг бид нар бүгдөө мэднэ. Дэлхийн хүнээр овгуулсан одонг дэлхийд өгөх ёстой л гэж бид нар ойлгож байгаа. Нобелийн шагналтай аль нэг цаг үед энэ зэрэгцэх медаль болоосоо гэж хүсэж байгаа. Өөр Монголын аль нэг медаль ингэж дэлхий дээр гарч ирч чадахгүй баха. Ягаад гэхээр Чингис хаан болоо түүний үйл хэрэг, түүний залгамжлагчдын үйл хэрэг нэгэнтээ дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн. Тийм учраас дэлхийн одоо хинт чинь одоо нэр хүнд бүхий хүнд өгөхөд тэр хүн бол чин Чингис хааны одон шүү. Аль нэг цаг үед дэлхийг оройлж манлайлж явсан хүн шүү гэж бодож тэр шагналыг хүртэх баг. Тэгсэн хэмжээгээр энэ шагналын үн цэнийг илүү өндөр болгож байгаа. Энэ бол миний ойлгож байгаагаар гадаадын хүнд өгж байгаа энэ тохиолдол өнгөрсөн хэд удаагийн тохиолдлууд бол одоо Жак Ведефордгой өглөө тэр хүн ч одоо Чингис хааны тухай хичнээн ном бичээд Монголыг дэлхийд бол одоо магадгүй бид хэдээс илүү их сурчилж өглөө шүү дээ. Тэр алдаргав яг энэ үнэлэх хэрэгтэй байх жишээтэй. Тэгэхээр энэ бүхэн бол юу харуулж байгаа бангийн мөн байна. Одоо энэ чинь дэлхийд даяараа манай энэ бүс нутгийг одоо төлөөлөд хүндлэгдсэн, хүлээмжшүүлэгдсэн. Энэ бол Чингис хаан одонгоо олон бүс нутагтаа болоод олон улсад харуулах гэж үн цэнийг өсгөх гэж байгаа нэг арга бөгөөд миний бодлоор бол зөв арга гэж би бодож байгаа. Зөв арга гэж бодож байгаа. Тэр хүмүүс их сонирхтой. Яагаад өвлийн тэрүүн сарын шинийн нийгэм байдаг юм бэ? Энэ Чингис хааны төрсөдрийг мэдэх боломжгүй шүү дээ, тий. За гэдэг нэг юм их сонирхдаг. За би өөрийнхөө мэдх хэмжээнд тань тайлбар хариултыг хэлье. Үнэн. Таны одоо эргэлзээ таамаглал. Түүхэн сурвалжид Чингис хааны төрсөн өдрийг хоёр янзаар тэмдэглэсэн байгаа. Нэг нь хавар, нэг нь өвлийн тэргүүн сарын шинэ. Тэгэхээр энэ хоёр дээр бол түүхчид маргадаг. Одоо тэгээд хавар юм уу, өвлийн тэргүүн сарын шинэ нэг юм уу гэд. Мэдээж аль сурвалж нь илүү эртнийх байна, тэр нь зөв юм шүү гэдэг ийм юм дээр очсон. Мэдээж яг тухайн үед нь бол төрсөн өдрийн Чингис хаан битэл манай аав ээж хоёр одоо тэр хавцаа юм гинлээ гэж ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол үнэхээр амар зүйл, тогтооход амар зүйл бол биш. Аль нэг түүхэн сурвалжид баавайгүй тэмдэглэсэн байлаа гэхэд тэр нь 17 дугаар зууны үеийн сурвалжууд тэр чинь Чингис хаанаас хойш 300-400 жилийн дараах юм боллоо шүү дээ. Нэг түүхч шүү дээ ялгаагүй.
Тэр түүхч одоо хаанаас олж мэдсэн ингээд асуудлууд гарна. Тийм учраас Чингис хааны төрсөн өдөр гэдэг бол яг эцсийн байдлаар тогтооход бол амар зүйл биш. Түүхчид бол хавар болоод өвлийн тэргүүн сар 2 дээр ботоолт маргадаг. За гэхдээ тогтоох боломжгүй гээд тэмдэглэхгүй өнгөрөөд хэрэггүй баха. Би ээжийнхээ төрсөн өдрийг тэмдэглэдэг. Манай ээж яг хэдэн өдөр төрснөө хэдэн төрснөө мэддэггүй. Гэхдээ бид нэр багцаалдаад 12 сарын тэдэнд тэгээд би одоо төрс өдрийг хэлээд явах уу ээжтэй төрс өдрийн минь хүргэдэг. Энэ бол одоо хүн ёсны хэрэг гэж би бодож байгаа. Тийм учраас тэр тусмаа одоо би хүртэл ээжийнхээ төрс өдрийг мэдхгүй мөртлөө нэг өдөр сонгоо за ээж минь энэ хавцаа төрсөндөө гэд тэр нэг хорвоод мэндэлсэн өдрийн биднийг одоо хорвоод төрүүлсэн тэр ач уйныг ингээд тэмдэглээд ээж төрс өдрийн минь төргийгээд ядч нэг уцаар яриад хэлчихэж штэ чадвал нэг цэцэг барьж өчтдгүй яадаг. Тэгэхээр би хувь хүн бом очоор ээжийнхээ төрс өдрийг мэдхгүй ч гэсэн тэмдэглэх ёстой зүйлсний хэрэгэ гэж бодож явахад бүхэл бүтэн улс үндэстний төдийгүй дэлхийн нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн энэ хүнийхээ төрс өдрийг баримжаагаар ч болсон хамаагүй аль нэг өдөр тогтоогоод тэмдэглэх нь бол зүйтэй. Би зүв буруу дээр юм ярихгүй. Одоо аль өдөр нь зүв буруу дээр бол юм ярихгүй. Тэмдэглэх хэрэгтэй шаардлагатай гэдэг дээр юм ярь. Би яагаад ингэж ярьж байгаа юм бэ гэхээр бидний өнгөрсөн үеийн түүхэнд Чингис хааны чинь одоо та бүхэн ярьж байгаа шиг энэ төвшөнд ярихыг хориглосон үе байгаа шүү дээ. Чингис хааны төрсөн газар хөшөөг нь босгоод хилмигдсэн түүх далаа донд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ улс үндэстний түүх гэдэг бол заримдаа тийм гашуун нисун харамсалтай зүйл тохиолддог. Өнөөдөр бид юу хүсэж байгаа вэ гэхээр Монголын түүхэнд дахиж тийм гашуун зүйл хизээч битгий тохиолдосоо гэж хүсэж байгаа учраас зорж байгаа учраас энэ хойч үеийнхэндаа та нар нэг Чингис хааныхаа музейд ороод үзчихээрэй гэж байгаа. Түрүүн та бас нэг зүйлийг хэлээд орхисон. Би тэрэн дээр нэг тайлбар хэлж байгаа. Монгол бархлын өдрөөрөө бид нэг сайхан амраад нэг магадгүй 100 муу татаад ингээд би ингэж боддог юм аа. Монгол бархлын өдөр гэдэг нэг аль биесний өдөр байна. Яг үннийг хэлэхэд бид нэр 3 сая 500 мянган хүнээ 3 сая 500-ын гал сэтгэлд нь гал дүр бадраагаад бахархуулж чадахгүй гэж магадгүй энэ өдөр. Гэхдээ чадахгүй гэдгээрээ энэ өдөр хэрэггүй гэсэн үг биш. Хамгийн магадлал өндөртөө нь явж манай цагаан сар наадам хоёр байдаг шүү дээ. Монгол хүн нэг Монголоор илүү их бахархдаг. Тийм. Нөгөө бахархалт нь илүү их төрдөг. Энэ 3 өдрийн альд нь илүү их төрдөг бол магадгүй цагаан сар наадам байхыг үгүйсэхгүй. Гэхдээ яг ингэж хэмжиж үзээгүй л та. Монгол бахархлын өдөр ч гэсэн хэдэн хүний бахархал нь яг ингэж төрж байгаа вэ эсхийг бол нарийн тогтоогоогүй баг. Гэхдээ цөөхөн хүний бахархлыг төрүүлж байсан ч гэсэн энэ баяраар тэмдэглэх ёстой. Дараа жил нь илүү олон хүний бахархлыг төрүүлэх ёстой. Дараа жил нь илүү их олон хүний бахархлыг төрүүлэх ёстой гэж би бодож байгаа. Нэгдүгээр. Хоёрдугаарт тэр Монгол хүний хэн нэгэн Монгол хүний Чингис хаанаараа бахархал тэр өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний маргааш гэдэг өдөр төрөөгүй байж болно. Тэр хүүхэд тэрийг анзаараагүй 10 настай 15 настай хүүхэд тоглоод ингээ өнгөрөөсөн байж болно. Гэхдээ тэр одоо жил болгон тэмдэглэдсэн тэр дурсамж нь Монгол улс нь ингээд амраад байсан шүү дээ. Магадгүй 40 нас хүрэхэд нэг өдөр сүнхгээд ороод ирж болно. Гэхдээ бид нар ч одоо Монгол бархлын өдрөгээ тэмдэглээд би хүүхэд байхад ерөөсө тоодгүй байж нэр Чингис хаан чинь ийм их агуу зүйлийг бүтээсэн яриа л гэдэг гэсэн би нэх анзаарч байгаагүй тоож байгаагүй. Яг тэгэхээр бид аль нэг насандаа үүх түүх рүүгээ өвөг дээдс рүүгээ өнгийч хараад үнэлэх тэр цаг үед ирдэг байхгүй юу? Би 15 настай гадаад дотоод галууд шууны мах гэдэг юм сонирхол явж исэн шүү дээ ялгаагүй. Тэгэхээр тэр хүмүүсийг би бол буруутгамааргүй байгаа. Зүгээр жил болгон ингээд алгуур явж байгаа нь тэр хүний одоо далд ухамсарт тодорхой хэмжээний мессеж үлдээгээд аль нэг цаг үед тэр нь сэрж мэдрэх, гарч ирэх. Эсвэл нэг хүн чамайг хатахад гарч ирнэ. Чи гадаадд явж илаа. Танаа Чингис хаан юу юм дэлхийг эзэлсэн алсан хятсан гэдээ ярил гинт чиний нөгөө нэг Монгол бархалчин тэр өдөр төрнө. Тэгэхээр би бол Монгол бархлын өдөр гэдгийг бол нэг өдрөөр хэмжих ёсгүй. Зүгээр нэг өдрийг бид нар онцолж аваад тэр өдөр юм хийх гэж оролдож байгаа л өдөр. Тэрнээс биш 365 хоногийн хаанч хизээч чиний тэр Монгол бархал янз бүрийн учир шалтгаанаар сэтгэлд чинь орж ирж нэг хүн магадгүй дургуйч үргээд Монголын түүхийг гажуудуулаад буруу яриад Чингис хааны чинь дормжлоод өн төгслөөд ийм биш шүү дээ. Наад хүн чинь уучлаарай. Та өнөөдөр таны өвгдөөс амьд сүрэн Европод үлдсэн чинь магадгүй Чингис хааны ач хавьяа шүү. Ягаад тэгэхээр тэнд 200 орчим жил загалмайтны аяндайн болоод та нар бие бинийгээ хядаж дуусгах гэж яхад Монголын эзэн түрэн Чингис хаан гарч ирээд та нарын тэр дайны чинь зогсоосон шүү дээ. Тэрнийхээ хүчээр та нарын 200 орчим жил гаццсан байсан хөгжилчин нэг юм гацаанаас гарч хурдалсан шүү дээ.
Тэгээд та Чингис хаанд баярлалаа гэж хэлэхгүй гэж би бол хэлэх ёстой гэж боддог байхгүй. Энэ бол магадгүй ямар нэгэн тэр нийгмийн харилцан ярианы утга агуулга элдв зүйлээс тухайн хүний бахархал өнөөдөр төрөх аргагүй таних маргааш төрөхгүй гэж болно. Гэхдээ аль нэг цаг үед төрөх тэр үндэс суурийг нь сэтгэл зүйн болоод мэдлэг боловсролынх нь одоо төлөвчлийг нь суурийн тавьж өгч байгаа маа л гэж бодож байна. Тэрнээс биш өдөр болгон цээж яддаг бид Монгол бахархал бид агуу гэдээ бах бол бас утга учиргүй л дээ. Хүмүүсийн нэг бас сонирхоод байдаг асуулт бол энэ Чингис хаан гэдэг энэ нэр өөрөө одоо Чингис гэдэг нэр өөрөө үнгүүдлээ гэж. Энэ тийм одоо тэр архин дээрж явж гэн тэр юун дээрж явж гэн хамаагүй гэдэг. Тэгсэн чинь хүмүүс болохоор үгүй наач Америкчууд төрөл өөрхөн төрийн далбаагаар богино юм тэгээд өнгөрсөн байдаг. Наач ерөөсөө ямар ч хамаагүй гэдэг. Тэгэхээр нэрийн яг ингэж одоо бүх юмн дээр байж явах ёстой мó те? Эсвэл зөвхөн нэг хоёр юмн дээр Чингис гэж байж явах ёстой мó? За энэ бол цэвэр Америк болоод монголчуудын соёлын үндэсний ялгаа. Би одоо Англид бас сургууль соёл төгсөөд тэндээ ажиллаж исэн хүн л дээ. Тэгээд нөгөө хатан хаан маань одоо тог далбаа элдв зүйл ноомос вандаш юусэн. Хаасайгу гудамж шалаар нэг. Монголчуудын сэтгэлгээний онцлог бол хөл толгойн ялгааг маш их гаргадаг. Жишээ нь би малгайгаа бол хизээч бүсгүүнээсээ доош газар ч юм уу энд дээр тавихгүй. Малгайгаа ядаж энэ хавцаа тавина. Тэгвэл бид нөгөө төрийн сүлдээ талбайгаа нөгөө өөрийн толгой тэргүүнтэйгээ одоо зүүрлэж хүндэлдэг учраас бас доогуур доошлуулдаггүй. Тэгэхээр энэ бол юуг харуулж байгаа юм бэ гэхээр яг тэр үндэстний ухамсарын сэтгэлгээний онцлог байгаа байхгүй юу? Жишээ нь бид бол тэр ирэмбийн хөл толгойн ялгааг маш сайн нөгөө цэрэн цээжиндээ бөөрн өгсөндөө гэдэг шиг энэ одоо ёс зүг маш их баримтлагдаг ард түмэн байгаа байхгүй юу? Гэтэл нөгөөдүүл маань бол харьцангуй тэдний соёл шүү дээ. Одоо тэднийг бид нар буруутгах ёсгүй. Тэгээд энэ Монголын энэ онцлог тэр Англи Америкчуудын онцлог хоёрыг яриад аль нь илүү сайн муу сайхан муухай одоо гэж ярьж болдоггүй. Аль нь илүү гоё, аль нь илүү муухай гэж ярьж болчих. Шинэ архин дээр байхын зөв л гэдэг байгаа. Үгүй ээ. Миний хэлэх гээд байгаа зүйл бол юу гэхээр Монголын соёлын онцлогийн үүднээс бол Чингис ханыхаа тэр нэр алдар элдв зүйлийг хаасайгүй тавьж болохгүй. Энэ бол Монгол соёлын онцлог нь биднээс шаардж байгаа зүйл. Бид нар Америкийг дуурайх алдгүй байхгүй. Тийм учраас Чингис хааны одоо тэр нэр алдар хөрөг элдв зүйл бол энэ тэндгүй байж болохгүй. Энэ тэндгүү гэдэг дотор лавтай оймс хуталтан дээр байж болохгүй. Бүсгүүнээс доош байж болохгүй. Архин дээр тавьсан шалтгаан бол яг би хувийн хувьд бол архин дээр байгааг би одоо нэг архиуч хэлдэг юм. Би бол дуртай биш. Хувийн үүднээс. Чингис хааныхаа нэг нэр юу тэгээд өөр нэр болоод тэр архи дэнэдэ. Яг үдэ бид нар бол нөгөө архийг дэнэдэж гэж бас тодорхой хэмжээгээр эрхэмлдэг хүндэлдэг тэр юм яваал тэгэл Чингис хааны нэр тэн дээр очсон. Эргээд тэрийг бид нар ингээл авч чадахгүй сууж байгаа байхгүй. Яг тэгэхээр тэр нь хамгийн өндөр борлуулалттай архин байдгийн гин. Энийг бид нар зөндөө ярьж суулж үзсэн. Би ч бас тэнд нэг ажил хашиж байхдаа ерөнхийлөгчийн зөвлөх байсан. Энэ асуудлыг бид нар зөндөө ярьсан. Тэгээд тэр аж ахуйн нэгжийн гичнээн жил болцсон тэр брэнд бүтээгдэхүүнийг бид нэр одоо чөлөө зах зээлийн нийгэмд амьдарч байна. Бид нар ч бас нэг ашиг орлого хийгээд улсад татвар төлөө тэнд нь хэдэн хүн цалинжаа явж гин. Ийм асуудлууд гардаг. Би бол юу гэж боддог вэхээр нэмж өгөхөөл болъё. Шууд тий. Тэгвэл зөв хуулиар ингээд тэрээс бусд нь өгөө гэж яаж болох вэ? Тэгэхээр болохгүй. Тэгэхээр зарим талд нь давуу. Одоо нөгөө чөлөө төрсөлдөөний чөлөө зах зээлийн хуулиараа зарим хүмүүс нь давуу боломж олгож байгаа. За мэдээж яг хуу төрүүлээд Чингис хаан гэдэг нэртэй Чингис нэртэй архи гаргацсан нөхдүүд маань одоо дүүрчгээд мэдээ байна. Уул нь бас л бид нар нэгэнтээ тэднэрт өгсөн бол бусдад нь ч гэсэн өгөх ёстой байхгүй да. Тэр ч одоо та ч гэсэн Чингис гэдэг нэртэй архи үйлдвэрлээд брэнд болгоод олныг зараад бас ашиг орлого өндөрсгмөр л байгаа шүү дээ. Гэхдээ нөгөө ингэж болохгүй гэдгээрээ цөөхөн бага дээр нь барьж аваад яах гэсэн юм юм байна. Гэхдээ энийг мэдээж их хурлаар оруулж ирж болно. Аль нэг цаг үед орж ирэх бах. Би ч оруулж ирж магадгүй. Оруулж ирэх магадaltaй хүмүүсийн нэг шүү дээ. Хувийн эмчлүүдээ үнэхээр бас бодох шаардлага бол байгаа юу гэж байгаа. Мэдээж би ч Чингис хаанаа хайрлан хүндэтгэх нь. Гэхдээ нөгөө талд нь тэр компани хувийн эмчлийн борлуулалтыг бид нар их бага хэмжээгээр бодох ёстой шүү дээ. Тэд нар чинь улсад татвар төлж, орлого бүрэлдүүлж энэ Монгол улсыг авч явахд чухал аж ахуйн нэгжүүтэн чухал хувь нэмэр үзүүлж байгаа шүү дээ. Тэднийг бид нар дарамтлаад байж болохгүй юм байгаа юм л да. Тийм, та бүхэн бас ярьслаа бас төгөх тийш хандж байна. Тэгээд бас асуултууд байгаад идэг. Та бас нэг жоохон товчхон хариулаад ингэ явчих. За тэгээд товчхон хариул. За, иш хөрөг гэл Чингис хааны иш хөрөг. Иш хөрөг бол биш ээ.
тий одоо тэр үед ямар зурагчин байсан биш тий. Яг нэг гоминда нам нөгөө 50 лөө зогтохтаа нэг хамгийн сүүлд Хувлын хааны эмийг аваа гарсан байж магадгүй. За энэ л яг нэг үүтэй байж магадгүй л гээд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ иш хөргийг одоо зална энэ тэрийг зөндөө олон бид ярьсан. Иш хөрг яг одоо утга агуулгануудаа яг яах юм. Нөгөө миний хэлцээ яг зөв руу мөн үү биш үү гэж. За би богинохон хариулъя. Мөн. 50-д байгаа иш хөрөг энэ бол түүхэн сурвалжийн үүднээсээ Хувлын хааны үед Хувлын хааны зарилгаар одоо тухайн үед бол ам зураг маягаар Чингис хааныг амьд сүрүүн байхад нь харж исэн хүний ам зургаар зурсан зураг мөн. Тэгэхээр хамгийн байж болох бодиттой хөлбөр. Бидэнд энэс илүү бодиттой хөлбөр байхгүй. Одоо тэгээ бидний залаад байгаа энэ иш хөрөгчин хамгийн л бодиттой хөлбөр нь. Мэдхгүйгээд залахгүй байж болохгүй. Ямар нэгэн байдлаар Чингис хааны хэмээг гаргаж ирмээр байгаа. Төрсөн өдрийн мэдхгүй ч байсан нэг өдөр болоод тэмдэглэх нь бидэнд хэрэгтэй байгаа байхгүй. Тэрийг дэлхийд дахинд тунхаглаж авч үлдэхэд түүхэндээ авч үлдэхэд чухал байгаа. Мэдээж одоо төрсөн өдрөмчтөр иш төргөнчтөр бид нар бүгдөө тэрний алдан хоног нь мэдж байгаа. Амьд багтан зураагүй гэдгийг бид нар бүгдөө мэдж байгаа. Гэлээ гэтэл хамгийн магадлал өндөртэй гэдгийг бид нар мэдж. Төрсөн өдрөмч гэсэн хамгийн магадлал өндөртэй. Тэгэхээр бид нар энэ алдан хоногийг бүгдөө мэдээд хүлээн зөвшөөрөөд урагшлах гэж байгаа. Ухрах биш. Зүгээр хүнд бид нэр тулгаал одоо мухраар энэ яг мөн шүү Чингис хаан чи яг ийм хүн байсан гэх гээгүй шүү дээ. Тэгэхээр энэ алдан хоногийн бүгдийн сайхан тайлбарлаж хэлж өг. Тэгээд урагшил. Аль нэг цаг үед магадгүй түүхэн сурвалжаас илүү нарийн бодиттой одоо мэдээлэл гарч ирээд урагшлал илүү сайн л байсан. Тэр өчигдөр бас нэг эрдэм жилийн хурал дээр очлоо. Ерөнхийлөгчийн түүхэн зарлиг бол энэ хар хорон мотыг сэргээн байгуулах юм аа гэж ярьсан. Тэгэхээр та бидний төрний өчнөө ирсэн Монгол бахархал чинь жинхэнэ энэтэй. Тэгтэл нэг ихтгэж ярьж монголчууд сэргэн мандах бүртэл хар хорон мотыг байгуулад гэсэн юм аа тий. Үгүй шинжилэн байгуулад гэсэн юм аа гэж. Тэгэхээр үнэхээр энэ ерөнхийлөгчийн захирлаг бол чухал. Тэгээд энэний ач холбогдлын би ганцхан юм хэлээ. 1220 онд Чингис хаан өөрөө хар хорон мотыг байгуулах зарлиг гаргасан. Бидний одоогийн энэ зарлиг таны тэр хэлээд байгаа үеийн зарлиг бол үеийн үед Чингис хааны зарлиг хүчинтэй гэсэн үг. Нэгдүгээр зүйл. Хоёрдугаар зүйл орхны хөндөд үеийн үед төр тулсаа байгуулж исэн нүүдэлчин ард түмнүүд уугрын, түргийн, хүннүүгийн нийслэлээ байгуулж исэн. Уугрын хар балгас барлагас биш л дээ их том хот байхгүй. Нөгөө хүннүүгийн луут хот. За тэгэл нөгөө түргийн олон хаатын хөшөө. Энэ бол тусгаар тогтнолоо бүрэн эрхт байдлаар төр тулсаа тунхаглан зарлаж байгаа хэрэг. Тэгвэл өнөөдөр 21-р зуунд Монгол улс тусгаар тогтнолцсон улс юм бол энэ хэдэн мянган жилийн нүүдэлчдийн үн уламжлалыг баримтлаад орхны хөндөд тэр хар хорон хотыг барьж байгуулад тусгаар тогтнолоо дэлхийн нийтэд илүү тод томруунаар зарлан тунхаглаж харуулж байгаагийн нэг хэлбэр буюу энэ нь нөгөө л олон мянган бүр Чингис хаанаас өмнөх үеийн одоо уламжлалыг бид нэр өргөлүүлж байгаа хэрэг. Чингис хаан ч гэсэн энэ уламжлалыг мэдэж байсан учраас хар хоронд орхны хөндөд хар хорноо бариа гэж хэлсэн хэрэг. Би бол нөгөө түүх соёлын ач холбогдлыг ярьж шүү. Мэдээж одоо дэд үтцийн байдаг юм уу, төвлөрлөлийг сааруулах байдаг юм уу, оюун санааны хувьд за хар хорны хөндөд байгаа тэр олон дурсгалыг хамгаалах, гадаадын жуурчийг татах гэдэг ингээд маш олон зүйл байгаа бах. Тэрийг нь бол магадгүй тэр мэрэгжлийн улсууд нь бас ярих бах. Та бүхэн цаг чараа өрөхгүй болоо гэж бодож байна. Тийм. Хоёулаа түрүү нэвтрүүлэг эхлэх өмнө ярьсан бас таны нэг үг таалагдсан монголчлах гэх тий. Одоо тэгэл хоёулаа одоо нэг сүүлийн хүү хаамтлагт юу гэсэн физикал биш тий. Одоо сүүлийн үед ийм энэ монгол хүний нэг онцлог яваад байна гэж хоёулаа ярьсан тий. Нэг монгол хүний нэг ийм цаанаа нэг ийм өөр тийм үү? Одоо солонгосчуудаас нэг өөр, японочдаас нэг өөр гэдэг. Энэ талаар за та ястаа миний яг мартчихсан сэдвийг сануулсан би их баярлж байна. Сая Physical Asia гэдэг нэвтрүүлэг боллоо. Бид ч одоо хэдэн 7 хоног дараалал тэр хэдийгээ үзэж, магнаа тэнийж, огшиж энэ гадаа болж байгаа элдв зүйлээс чинь нэг тэгж нэг юм тайтгал авлаа штэ. Энэ улс төрийн хэрүүл, маргаан, нөгөө төсөв, мөсөв энэ олон юмнаас энэ бид нар бүх нийтээрээ те энэ нэг хэдэн залуучууд Монголын баг Монголын ард түмнийг төдийгүй дэлхийн ард түмнийг бидний өнөөдрийн энэ стресс бухимдлаас тодорхой хугацаанд бидийг салгаж өгсөн байхгүй та. Бид нар өнөөдөр тэндээ хэрүүл уруул энэ улс орон улгай дэлгийгээд ийм яриад бухимдаад ингээд сошиалоор дүүрэн нарийн ярих юм бол хар бараа мэдээлэл ба штэ. Бид нар өдөржингөө тэрийг уншдаг, хардаг, бухимдаг энэ тэглэн гэл. Тэгэхэд энэ хэдэн залуучууд маань бидний бараг л насыг уртсгаж өгсөн, сэтгэлийг тэнээлгэж өгсөн. Тэрийг үзээд бид нар чинь нэг баярлж гин, огшиж гин. Яг одоо маргаашийн Монгол багшлын өдөртэй холбоотой үйл явдал энэ байхгүй юу? Би бол энэ Physical Asia гэдэг тэмцээн болоод энэ уралдаан болоод манай баг тамирчид бас амжилттай оролцоод яг энэ Монгол багшлын өдрийн босгон дээр ийм амжилт үзүүлсэнд би бол маш их баярлж байгаа. Энэ бол
жинхэнэ Монгол бахархлын өдөр. Яг энэ өдөр нь тэр нэвтрүүлэг гарсан бол тэр Монгол бахархлын өдөр жинхэнэ утгаараа Монгол бахархлын өдөр болох байсан гэж би бол бодож байгаа. За энэ бол юу вэ гэхээр яг л бидний яриад байгаа нөгөө хайгаад байгаа бахархалч сэтгэлээс тэгээд төрдөг зүйл. Тэрийг үзээд манай тамирчид ямар амжилттай, ямар төвчээр гатуужилтай, ямар их сэтгэл зүрх гаргаж байгааг үзээд огшоод бидний бахархал төрж байгаа. Нөгөө сэтгэлийн учийг чинь хөндөж өгч байгаа. Тэгжиж нөгөө сэтгэлийн хөдөлгөөний нэг хэлбэр болох бахархал маань төрж байгаа. Монголчуудыг бол сая нэг хэдэн 7 хоног дарааллуулад энэ хэдэн залуучууд маань бахархаж өгсөн. Тийм учраас би бол энэ залуучуудтай бол маш их баярлаж байгаагаа илэрхийлмээр байна. Нэгдүгээр зүйл, хоёрдугаар зүйл. Би өөрөө хүн судлаач мэргэжилтэй маа, антропологч мэргэжилтэй. Сүүлийн үед би энэ Монгол үндэстний, Монгол хүний онцлог гэдэг зүйлийг жаахан одоо шинжлэх ухааны үндэстэйгээр харах гэж оролдоод байгаа. Ойлгох гэж, тайлбарлах гэж, судлах гэж. Саяны энэ Physical Asia гэдэг нэвтрүүлэгт орсон Монгол хүний онцлог хэд хэдэн онцлог харагдсан. Би Орхонбаяр Аслангаас харъя. Орхонбаяр Аслангийн энэ нэг харагдах байдал нэг тийм гүндүүгүү, даруу, төлөв тэгсэн мөртлөө нэг тийм хүний хайрыг татсан. Зөвхөн монголчууд биднээс дэлхийн дахны одоо ялангуяа эмэгтэйчүүдийн хайрыг татж шээ. Тэгсэн мөртлөө маш их хүчтэй хээтэй, эрэмгийн зоригтой, бас тулаанч. Энэ бол Монгол баатруудын чанар. 300 татарыг дарсан домог гэж байдаг. Тэрэн дээр Чингис хааны борчийг магтсан магтаал байна. Тэр магтаал дээр юу гэж байдаг вэ гэхээр айл хооронд явахдаа алаг яруу мэт номхон гээд за тэгээд цааш нь алалдах дайсантай тулах цагт аавж би яг сайхан энэ дээр би бүр бичиж авсан. Тийм. Аслан барс мэт догширч аюултай дайсныг дардгаа гэж. Энэ нэг Монгол баатруудын зам төлөвийн онцлогийг борчоор дамжуул илэрхийлсэн. Тэр нь бол ингээд нэг гэр зураа ч юм уу айл хотныхоо дунд найз нөхөд байхдаа бол маш амар амгалан тайван баг энэ хүн ууралт юм уу гэмээр тийм дүлгөөн хартсан бие авч явж байгаа байдал нь та нар Орхонбаяр Аслангил сайн харчаар энэ Монгол хүний зам төлөвийн үзэгдэх харагдах байдлын эрэгтэй хүний бүр нэг тийм төгс дүр нэг сайхан налаага юм болгон дээр тэгж хурдан сэтгэл хөдлөл гарахгүй тэгж хурдан уурж бохимдохгүй тэгээд үзэхэр болвол яста аслан барс мэт үзнэ. Эрэмгий, зоригтой, айхгүй, тууштай. Энэ бол нөгөө Монгол Чингис хааны тэр одоо дайчдад байсан яг энэ борчийн магтсан Чингис хааны магтаалдаар байдаг тэр зүйлүүдтэй надад их адилхан санагдаад. Нэгдүгээр онцлог. Хоёр дахь онцлог бол энэ дээр юу харагдж байна гэхээр Монгол хүмүүсийн нэг тийм юмын эвдүү арга ухааныг олдог нэг авгаалт самбааны онцлог болчихлоо гэх байгаа тийм. За энийг бид зарим талаа монголчлох гэдэг. Энийг сайн муугаар зөндөө ярьдаг. Сайн мууг нь өнөөдөр ярихаа болъё. Жишээ нь гадаадд ажиллаж байгаа монголчууд маш хурдан ажил сурдаг. 2-3 хүнийг нэг монгол хүн 2-3 хүний ажлыг нэг монгол хүн ивэнд олоод маш хурд хугацаанд хийдэг учраас монгол хүнийг одоо би Англид байсан, англигч мэдэж байна, Америк байна, Япон, Солонгост байгаа монголчууд энэ төр маш их үнэлэгддэг тухайн. Энэ нэг тэр монгол хүний аливаа зүйлийг хийж бүтээх аргыг олдог нэг тийм авгаалт самбаа арга ухаан байна. Энэ бол саяны манай Монголын баг тамирчид дээр яг харагдсан. Хамгийн энгийн нь бол тэр нэг цайзын хаалгыг хаах гэдэг шүү дээ. Тэгэхэд дийлэхгүй болоод ирэхэд манай инх оргил бол тэр 180 кг-тай гуайланг авчаад өргөхөд таралт нэмэгдэн татна. Ерөөсөө энэ маш богино хугацаанд. Энэ бол одоо миний ажигласан монгол хүнд байдаг. Энэ бол бараг нүүдлийн соёл өрнөшилтэй тийм малчтын жинхэнэ гадаа юу ч болцсохгүй юм тохиолдож болно шүү дээ. Тэгэхэд нэг эвтэйхэн юмны аргыг олоод ингэчихэд их зөвхөн нэг тийм одоо биеийн хүчээр бүх зүйлийг шийдэх биш арга ухаанаар шийдэхийг бол маш их одоо юу гэдэг монголчууд сургаж ирсэн. Тэр нь бол энэ дээр харагдаж байгаа. За гурав дахь миний монгол хүний монгол үндэстний онцлог гэдэг миний ажиглалтаар бол гурав дахь онцлог бол юу гэсэн бэхээр манайхан нэг тийм золигийн дэвчээртэй болсууд. Өдөр тутам зөндөө мэдэгддэг юм аа. Монгол хүний энэ нэг төвчээр хатуужлын зам төлөв хүмүүжил бол бүр чинь одоо Азийн зарим орнд энэ төр нэг амиа хорлолт энэ төр нэмэгдээд шүү дээ. Манайд бол одоо нэмэгдээд байгаа тал байгаа. Гэхдээ саяхан болтол үхий гатыг гэж бодохгүй шүү дээ. Үзээд арт нь гарна л амьд үлдэнэ гэдэг юм бодхоос биш амиа хорлоод явчих гэдэг юм одоо буддын шин талаасаач тэнгэр үзэл талаасаач аль талаасаач ер нь бол тийм одоо соёлын хүмүүжил бол байхгүй. Тэгээд тэр нэг төсвөр юм уу хатуужлын
манай инх орчгийн энэ төр булчин урагцсан задарсан энэ төр гэсэн мэдээлэл явж илээ. Хэрвээ одоо би бас яг мэдгүй л да одоо өөртөө тулаад үнэхээр тэгсэн эмчээс нь асуух учраас булчин нь урагдатлаа ингээд татаад зогсож чадхаар хэмжээний тийм төсвөр хатуужилттай болсон байхгүй. Маш их хатуужилттай. Энэ бол бас нэг монгол хүний онцлог эмэгтэй эрэгтэйгүй шүү. Манай адиач байдаг юм уу ялгаагүй. Нэг ийм онцлогуд бол харагдаж байгаа. Дөрөвт онцлог хэлж уучлаарай. Одоо цаг бага үгүй юм чи. Дөрөвт онцлог нь бол юу гэхээр барууныхан бол тийм confidence буюу өөртөө итгэх итгэлийг хүнд маш их өгөх гээд байдаг. Тэнийг нь хэтрүүлэхээр тийм ойргон өнгөрөө гэж хэлдэг штэ. Дэврүүн болчих гээд байдаг. Манайх бол маш дүлгэн. Одоо тэр багуудыг харж бид нар алаад өгнө ягаад өгнө гэхэд манайхан бол тэр юунд тэр болгон манай зураглалууд харагдахгүй. Манайхан ерөнхийдөө за яхаа бид нар барчиндаа тийм дотоод бодолтой. Тэрнээс шууд одоо ингээл янз бүрийн гадны юун дээр харахад чинь би ингэн тэгнэ гэл ингээ тэнгууд ороод ялагдчихдаг. Айгүй эвгүй байхгүй. Монгол хүн болохоор яг тэр юм дээр л юм үзүүлээ. Тэрнээс төрүүлж одоо өнгөрөө саксуу зан гаргадаггүй. Өнгөрөө саксуу занг бол таашаадаггүй. Яг тэр одоо юу гэдгийг онцлог бол тэрэн дээр бас харагдаж байна. Миний хажигснаар л одоо танд хэлж юмснаар дөрвөн зүйл харагдаж байгаа ч та. Би бас нэг юм сонирхолтой та маш тавчхан хариулж боломж байна. Чингис хааны нэг 10 жил байхгүй байдаг гээл түүхэн дээр. Нөгөө хиний бодрон канон дээр гардаг гэдэггүй байхгүй байдаг. Тэгээд урд барьцаад байсан гэлээ Чингис хаан чи хятад хэлтэй юм гинлээ гэд одоо сүүлд нэг ийм түүхчд бас гарч ирсэн гэдэг. Энэ дэр ирнэ ямар бодолтой байдаг энэ л хатлаа. Би одоо тэр тухайн үеийнх нь юуг л одоо бичээгүй болохоос шүү дээ. Чингис хаан ч бол зүгээр ингэ байж ирсэн юм аа л гэх тий. Энэ нэг зүйлийг бид нар анхаарах хэрэгтэй. Түүхийг говьлдог явдал цагийн цагт байсан. Аль ч цагт. Жишээ нь Чингис хааны түүхийг зөвхөн 21-р зуунд говьлох алдгүй. Түүнээс хойно баруун дэм үү урд зөндөө говьлсон. Бид нар социализмын үеч гэсэн Чингис хааныга дарлагч ангийн гол төлөөлөгчгээд л одоо магтан дуулах эрхгүй л байлаа шүү дээ. Гэх мэтчлэнгээр маш их түүхийг говьлдог. Тэгэхээр бид бол энэ мэдээж түүхийн мэдлэг гэдэг бол маш чухал. Тэн дотроо үнэн зөв мэдлэг, ардаа ашиг сонирхлын зөрчилгүй, говьлаагүй мэдлэг их чухлаа гэж би бол боддог. Би бол түүхч хүн биш учраас тэр хугацаанд юу болсон эсхийг бол одоо тайлбарлах гэж оролдож түүхч хүн шиг одоо байдал гаргаад дэмий болоо гэж бодож байна. Тэрийг бол илүү мэрэгжлийн сулсан хүн ярих хэрэгтэй болов. Миний хэлмээр байгаа гол зүйл бол түүхийг говьлдог шүү. Монголын түүхийг өнөөдөр бид чинь дэлхийн түүхийг бичлэгдсэн ард түмэн учраас энэний гороор бидний түүхийг өнөөдөр булаацалдаад болохгүй шүү дээ. Энийг бид том тодорхой мэдж байгаа. Жишээ нь хүн нүгэн өгдөөд язгууртнууд нь одоо Түрк гаралтай байсан юм уу, Монгол гаралтай байсан юм уу гэдэг асуудлуудыг хүртэл зарим хүмүүс тавьж байгааг бид нар мэднэ шүү дээ. Монгол. За баярлалаа. За ингээ та бүхэн ярьцлага энэ төрөд өндөрлөө. Харамсалтай одоо бас ярьцлага цаа бөөгн. Ингээ та бүхэн бас ингээ яриад байвал бас яриад л баймаар байна. Гэхдээ нэвтрүүлгийн цаг ийм учраас ингээ өндөрлөө. Баярлалаа. За баярлалаа. За хүндэт үзэгчтэй микрофоны ард шууд ярьцлага энэ төрөд өндөрлж байна. Дараа 7 хоногийн энэ цагта иргэн уулзъя. Баярлалаа. Савцхан үзэгчтэй Монголын хамгийн хөгжилтэй Монголын хамгийн сонирхолтой каракун өрөөнөөс мэдчилж байна. Music Hall TV-ийн хамтын бүтээл та бүхний гэр бүлийн гишүүн болгон зориулсан Funny Karaoke Show нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарыг хэлэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн дугаарын зочдоор маань